Тэгэхээр энэ одоо хэдүүлээ энд юу вэ? Ингээд энд одоо бурхан халдуунлууга Монголын одоо гайхамшигтай өгдөөс хараад байж байгаа. Шударга ёсыг үзэн ядагч хүний жодоггүй болсон гэдгийг би мэдэрлээ. Би энэ асуудалтай урд нь эвлэрээгүй, цааш нь эвлэрэхгүй гэдгийг би хариуцлагатайгаар иргэний хувьд мэдгэгдэж байна. Баярлалаа. За дараагийнхаа хэлцэх асуудалд оръё. Зарлиг болсон Эхлэцэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан ардчилсан үндсэн хуулийг хэрэгжүүлэх их үндэс болсон хууль тогтоомжийг шинжилэн батлах Монгол улсад хуульсан боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үндэсний эрхийг зүүн тогтолцоо хууль зүйн шин тухайг хөгжүүлэн оруулсан үнэтэй хуулийн нэмэрхийг эзэн Чингис хааны дэлхий дахинд шударгаас Энхийг тогтоосон их үйл зэрэг арам гагав яг соролжлон судлахад олон жилийн нэрийг хөдөлмөрлөлтийг лэнзрүүлж их орон үндэсний өслийг төлөвшөөлөх түгээн дэлгэрүүлэх олон арга бүтээл тойрон шинжлэх ухааны улам сурал судалгааны эргэлтэнд оруулсан гавьяа сэтгэлийг өндрөөрөлдөн тэрийн шагналт шинжлэх ухааны ястгэлтэн уйлсан шинжлэх ухааны доктор профессор Монгол Улсын их сургуулийн эмэрит профессор Япон улсын yogic сургуулийн хүндэт доктор Монгол Улсын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн академич Содолсрын наран гэрлийг Монгол Улсын тэрийн шагнал Чингис хаан тэргүүн зэргийн одонгоор шагнал сугай.